За намайг Ган Төмөр Өвгөн Баяр гэдэг жишг хотын төлөө төрийн бас байгууллагын тэргүүнээр одоо ажиллаж байгаа. За Улаанбаатар хотод ер нь амьдарч байгаагаараа сэтгэл ханамж өндөр байх тийм хотыг л бүтээхийн төлөө бас эцэг бүлэг найз залуучуудтайгаа бас инженер энэ хот төлөвлөлтийн чиглэлээр төгссөн залуучуудтай хамтран бас энэ жишг хотын төлөө төрийн бас байгууллагыг байгуулсан байна. Анх их нэртэйгээ 2012 онд найзаараа дамжуулан танилцчихсан. Тэгээд 2012 оны 9 сарчиг санаж. Тэгээд тэрнээс хойш одоо 8 жил битээ хоёр сайхан хүүхдийн эцэг их болоод бас сайхан аж аргалтайгаар сайхан амьдарч байна. Эргээд бас өөр хүүхдүүд маань бас нэг ааваараа бахархсан, аав ээжээрээ бахархсан бас нэг сайн байхыг би бас хүсдэг. Ер нь миний амьдралын гол зарчим бол бас аливаа сайн байхыг бол цаг ямагт бас ирэмлэж явдаг. Тийм ч учраас бас хүүхдүүдэд бас анханаас нь өндөр жишээ үзүүлээд явахыг бас хичээдэг. Манай аав маань одоо малын хэмж мэрэгжилтэй, ээж маань цэцэрлэгийн багш мэрэгжилтэй. Яг л төр төмнийхээ төлөө улсын байгууллагад ажиллаад явдаг болоход би. За 2012 онд би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. За 2012 онд эдийн засаг эрх зүйн зөвлөгөө гэдэг бас Монголын нэлээд том хуулийн фермд бас туслах хуульчаар орж ажиллаж байсан. Тэгээ энэчнээсээ бол ажил амьдралын гараагаа эхлээд 2013 оноос эхлээд бас Сонгон ойрхон дүүргийн засаг даргын тамгын газарт бас хүн судалтай үйлчлэгийн хэлцэн дарга гэсэн албан тушаал томилогдсон. Тухайн үед би 22 настай байлаа. Тэгээ хүн бүхэнд бас намайг 22 настай энэ залуу юу хийж чадах бол яах вэ? Ажлын ард үүрэг даалгавраа өгөөд амжилттай ажлын ард гараад ирэх. Энэ залуугийн гараас ч бас юм гардыг биш үү гэд аяндаа бас одоо хэлцээ хамт олон маань намайг хүндлээд бас ажил төрлийн маань дэмжиж явдаг жишээтэй. Шашаатандаа бас гайгүй ажиллаж байсан учраас 2016 оноос эхлээд энэ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тогтчлт хог хэрэглээ удирдлагын хэлцээний дараагаар бас дэвшин томилогтой ажилласан. - 2019 онд 5 толгой төмөр зам компани бас төсөл хөтөлбөр хөгжил хариуцсан дэд захирлаар бас ажилласан. Тэгээд энэ ажиллаж явах хугацаанд бол бас Монголын бахархал болсон сайхан хамт олонтой би ингээд ажилласан. Эргээд харахад залуу хүний хувьд гэх юм бол бас хамт олонтойгоо бас олон сайхан ажлын ард гарсан байна гэдгээ бас өөрөөсөө асуух үед сая бодогдож байна. Одоо ер нь залуучуудад бас энэ альва нэгэн нийгэмд бас ачааны хүндийг хөөрүүлэх цаг нь болсон гэж бодож байна. Одоо нэг үеийн манай залуучууд маань ер нь бол бас хариуцлагатай болсон байна, мэдлэг чадвартай болсон байна. Энийхээ хэрээр бас нэг шинэ юм санаачилж нэг ажлын ард гарчиг гэсэн бас хүсэл эрмэлзэлтэй залуучууд бол харьцангуй бас өнөө үед бол ихсэн гэж би хардаг. Жишг хотын төлөө төрийн бас байгууллага бийжийг байгуулахдаа бас том зорилго өөртөө тавьсан. Энэ зорилго юу гэх юм бол Улаанбаатар хот маань одоо дэлхийн ая тухтай амьдрах 234 хотын жагсаалтанд оруулах те энэ бол мэдээж дараа тавш хэдэн зуун жилийн дараа биелэгдэх мөрөөдөл биш. Тэмтэйгээр бас яг иж бүрнээр нэмэлтүүдийн гадна зам талбайг тохижуулсан. Одоо 2016-аас 20 оны хооронд нийт 17 эмнэлгийн гадна зам талбайг бол Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас бол тохижуулаад байна. Бас тогтчлтын хэлцээний даргыг бол бас энэ тогтчлтын ажлын хэсгийг бол хамт олонтойгоо бас ахалж энэ ажлыг хийсэн. 2017 онд гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайг тохижуулах гад эмнэлгийн удирдлагуудтай уулзсан. Орос гарсны асуудлыг шийдэж өгөх гэсэн санал тавьсан. За энэ тогтчлтын ажлын хүрээнд 2 хотготын гудамж ард авишийн өргөн чөлөөрөө 2 орос гарцыг нэмэгдүүлж өгсөн. Үндсэндээ одоо гэмтлийн эмнэлгэмээр ард иргэд маань бас 3 орос гарцаар үйлчлүүлэх боломжийн тогтчлтын ажлын хүрээнд тавьсан. Нэг хэрэгжиж болохоос нэг ажлыг барьж аваа тэр ажлынхаа араас бас тууштайгаар ингээ хөдөлмөрлөөд тэрнийхээ араас ингээ байнгын хүчин чармаалт гаргах юм бол ер нь аль талаасаа боломж дэмжлэг юм нь бол бүрдээд эхэлдэг. Нийслэлийн сонгуулийн 4-р тойрог буюу Баярын зүрх дүүргийн 1, 2, 3, 4, 7, 21, 27 дугаар хороондууд Монгол ардын намаас нийслэл иргэдийн төлөвчдийн хурал нэр дэвшиж байгаа. Дүүрэг болон нийслэл дугаар хороонд ажиллаж исэн учраас бас нийслэлийн аль хэсэгт нь ямар асуудал тулгамдж байгаа тэр асуудлыг бас ямар гас гаргалгаагаар шийдэж болох вэ гэсэн бас ажлын баримжаатай болсон. Миний одоо нэр дэвшиж байгаа 7 хороо маань үндсэндээ байшин хороо, гэр хороо гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байгаа. Ерөнхийдөө бол насжилт үндэстэй барилгууд ихтэй. Хуучин байрнуудын, огсормол байрнуудын гадна дулаалга, фасадны асуудлыг бас ерөнхийдөө онцгойлон анхаарч ажиллая гэж бодож байна. Дараагийн асуудал гэх юм бол энэ автомашины зогсоолын асуудал хүртэл юмж бас хүүхдийн тоглоом стандарт нийцсэн хүүхдийн тоглоом бол
бас хангалттай байдаггүй. Энэ бас үндсэн 3 чиглэлээр бас анхаарч ажиллая гэж би бодож байна.